За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийнхөө би зочинтой лайваараа отгоо коучийг урьсан байгаа. За тэгээ отгоо коучтэйгээ маш сонирхолтой сэдв болох төгс төгөлдрийн синдром гэхтэр гоё сэдв тайсан байгаа. Энэ сэдвийн талаар ярилцах болно. За тэгээ юуны төрөнд би өөрийгөө товчхон танилцуулаад байгаа. Намайг Бимба гэдэг. Та бүхэндээ би Америк нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчилж байна. Тэгээ би Америк нэгдсэн улсад ирээд одоо 20 гаруй жил амьдарч байгаа. Тэгээ санхүү эдийн засгийн бакалавр зэрэгтэй. Америкт ирээд бизнесийн удирдлагын чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. Тэгээд 2024 онд Нара Томсон багшийнхаа үүсгэн байгуулсан Top Coaching Academy би Midlife Empowerment Coach-оор ингэж хос сертификатад хогссон коучсгүй байна. За тэгээд одоо энд нөхөр хоёр хүүгийнхээ хамт амьдардаг. За отгоо коуч урилгын минь хүлээж авч ирж лайвд нь оролцож маш их баярлалаа. Тэгээд өөрийгөө танилцуулаа. Тэгээ хоёулаа өнөөдрийнхөө гоё сэдвийн дор ярилцъя. Баярлалаа отгоо коуч. За баярлалаа. Өнөөдөр одоо Бямба коучийнхаа тэг группийн хамт олон тэгээ бит хоёрыг одоо үзэж байгаа цаашдаа үзэх тэр олон хүмүүст яг энэ цаг үеийн мэндийг хүргье. Намайг Утган Даргад гэдэг 43 настай Нягтлан бод мэрэгжилтэй хуваарай бизнес эрхэлдэг. За одоо бол Эрдэнэтэд одоо нөхрийн хамт тэ амьдарч байгаа. Одоо хоёр охин маань нэг тастаа гарсан, нэг нь оюутан болоо явсан. Хүсгүү байна. За тэгэхээр би энэ жилдээ яг саяхан одоо нөгөө Америкийн нэгдсэн улсад төвтэй топ коуч актива траума коуч гэдэг мэрэгчлэр төгсөөд тэгээд яг мэрэгжлийнхэн дагуу ажиллаа хийгээд явж байгаа юм бүсгүй байна. Тэгээ өнөөдөр бас энэ групптэй ураад те яг энэ сонирхолтой одоо миний бас ярих дуртай тэр сэдвээр ингээд яриа хийе гэдээ урьсан Бямба коучтай баярлалаа. За баярлалаа коуч. За тэгээд бид өнөөдрийн сэдв болохоор төгс төгөлдрийн синдром. За энэ их гоё сонирхолтой сэдв байгаа. За тэгээ утга хөгжөөс асууя. Хоёулаа бас ингээ гоё хайрлцсан ярилцаад бас явна. Төгс төгөлдрийн синдром гэж юу хэлээд байна? Энэ төгс төгөлдрийн синдром яаж үүсдэг вэ гэдэг асуултаа тавьчих юм. За баярлалаа. За төгс төгөлдрийн синдром гэдгийг бол ерөнхийдөө хүн өөрөө бол мэдэхгүй шархаа эдгээсэн хойно чинь мэдэгдэнэ. Би төгс төгөлдрийн синдромтой юм байна штэ гэдгээ тий. Төгс төгөлдрийн синдром гэдгийг болохоор яг нөгөө ингэж тодорхойлолтоор хэлэхээсээ илүү ерөнхийдөө бид нар төгс байх гэж хичээх нь зөв тийм ээ. Бид нар дандаа л ингээд дээшлэн дэвшин тэгин ингэн гэж явж байгаа. Гэтэл төгс төгөлдрийн синдром гэдэг чинь ерөөс хэвийн бус нөгөө шаардлагыг хэвийн бус тавьж байгаа байдлыг хэлээд байна л да. Тэгэхээр төгс төгөлдрийн синдром ер нь яадаг вэ гэхээр бид нарыг ерөөс дандаа сэтгэлээр умгаадаг. Айгүйх ингэж өөрийгөө голох тий. Уул нь бол нэр нь төгс төгөлдөр гэдэг байгаа. Тэгсэн хэрнээ бид нар дээр илэрдэг юм нь бид нарыг сэтгэлээ унгаах, өөртөө итгэлгүй байх, эргэлзэх одоо тэр байдал руу аваачдаг одоо тэр гайхамшигтай шархыг л хэлээд байгаа юм л да. Би бод ингэж тайлбарлаж байна. Баярлалаа коуч. За харин төгс төгөлдрийн синдром гэж тийм байна. Төгс гэсэн угаасаа уул амьдралд бас төгс юм гэж байдгүй штэ. Нөгөө nobody is perfect гэж болно ярьдаг штэ. За тэгвэл энэ төгс төгөлдрийн синдром чинь яаж бий болоод идэв юм бэ коуч? Яагаад энэ бий? Энэ айгүй чухал те. Яагаад тэгэхээр миний хувьд би бол ерөөсөө өөрийнхөө жишээг л ярих гэж бодож байна. Би ингээд ер нь эцгийн шарах гэдэг зүйлийг илүү түлхүү ярьдаг. За үнэхээр ингээд тийм төгс автаа байсан. Тэ нийгэмдээ бүр хүлээн зөвшөөрөгдчихсэн ингээд гаднаас харах юм бол ажил тэгэл ерөөсөө карьер бүх юм мундаг. Гэхдээ тэр хүн болохоор яадаг гэсэн бэхээр бид нарыг үр хүүхдээ тэ хамгийн чухал гэсэн зүйл болохоор дандаа өөлдөг, голдог, шүүдэг, мяалдаг, харьцуулдаг тэ нөгөө хэрвээ ямарваа нэг зүйл хийлээ гэхэд тэрний хийсэн дээр нь биш хийж чадаагүй дээр нь дандаа сул байсан дээр нь муу байсан дээр нь ерөнхийдөө бол яг засж гин гэж ойлгосон л да тэр хүн маань тий аав маань бол гэтэл энэ нь өөрөө биднэрт шар болоод тэгээд яаж энэ хүнд таалагдах вэ гэдэг ийм яг тархинд маань суулгаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ зүйл чинь өөрөө явсаар агаад нөгөө төгс төгөлдрийн синдром гэдэг зүйл гарчдаг. Хэвийн биш. Тэгээ илүү хичээх ёстой. Ерөнхийдөө өөрийнхөө одоо үн цэнийг юу гэж дүгнэдэг вэ гэхээр хийж байгаа үйлдэл, ажил, карьераар амжилтаар дүгнээд идэг гэсэн. Илүү сайн ажиллаж ийж би хүнд таалагдах юм байна. Би энээс илүү хичээж ийж би аавынхаа хайрыг авах юм байна. Тэ би муу байгаа болохоор одоо аавдаа хайрлагдах байна гэдэг зүйлийг ойлгож авсан байгаа байхгүй юу. За тэгэхээр төгс төгөлдрийн синдром гэдэг зүйл чинь ерөөсөө бидний бага насны шарх. Таны бага байхад таны хажууд хэн байсан бэ? Таныг яг яаж хайрлсан бэ? Яаж хүмүүжүүлсэн юм бэ? Тэд нэр одоо юу үлгэр дуурайл үзүүлсэн бэ гэдгээс шууд хамааралтай зүйл болж таарч байгаа байхгүй юу. Тэгэхээр эн чинь өөрөө ингээд нөгөө бага насны шархтай шууд холбогдоод идэг. Тэгэхээр одоо би ингээд залуу байхдаа тий ингээд маш хичээдэг тийм хүмүүс байхгүй юу. Ерөөсө бүх зүйл дээр хичээдэг.
бүр өөрийн мэдлгүй хичээдэг. Тэгээд ингээд хичээгээд байгаа боловч нэг хангалтгүй гэдэг мэдрэмж өөрт байдаг. Гэтэл энэ маань болохоороо нөгөө гэрээ цэвэрлсэн байлаа гэхэд л тийм ээ миний цэвэрлсэн зүйл дээр биш цэвэрлж байхдаа алдаа гаргасан сул байсан хийгээгүй амжаагүй орхисон тэр зүйл дээр нөгөө аав маань асар их ач холбогдол өгдөг байсан учраас одоо намайг маш их гэмтээсэн байгаа хэрэг. Тэгэл энээс болоод би өөрөө юу гэж ойлгосон бэ гэхээр би илүү амжилттай байж ич бусдад хүлээн зөвшөөрөгдөх юм байна. Би илүү сайн байж ич би аавтай хайрлагдах юм байна. Би ерөөсөө аюул сайн хичээх ёстой юм байна гэж ойлгосон байна. Тэгэхээр эндээс л одоо тэр төгс төгдрийн синдром гэдэг гайхамшигтай зүйлтэй эхэлдэг юм л та. Зөв. За Асуу хөвч мөн хэллээ шүү дээ. Өөр дээр одоо төгс төгдрийн синдром яаж бий болсон бэ гэх өөрийнхөө жишээг авлаа тий. Авыгаа дурслаа тий. Аав нь тийм өөрөө төгс төгөлдөр хүмүүрлээ хүүхдүүдээсээ тэр зүйлийг шаардаад байдаг. За тэгээд отгоо хөвч мөн яг бүр хэллээ шүү. Хүмүүсээ энэ лайвыг бас мэдэн анхаал. Энэ нь бол манай монголчууд маань их ерөөсөө эвбэг байдаг бараг толгой дараалан байдаг зүйлгээ хэлчихвэл одоо бараг туушсарсан мааж магадгүй. Тэгээд отгоо хөвч мөн хэллээ дээр аав маань бидний хийж чадаагүй зүйл дээр яг яадаг төвлөрдөг тэрнийг хийлдэг тэрнэр нь муудаг тэгээ тэр зүйл нь болохоор өөрийгөө нөгөө хүүхэд чинь отгоо маань одоо өөрийгөө тэгдэг юм шүү дээ би хангалттай бос байна илүү сайн хийх хэрэгтэй юм байна илүү сайжирж яж би хүн таалагдах хэрэгтэй юм байна аавда таалагдах хэрэгтэй юм а гэдэг юм суудаг байна шүү дээ ингэж тэр гайхамшигтай одоо төгс төгөлдрийн синдром ч үүсдэг байна за би бас энэ дээр өөрийнхөө жишээ бас хэлээд хий миний төгс төгөлдрийн би ч одоо төгс төгөлдрийн синдромын бүр классик жишээ нь байгаа. Тэгээд за би ч одоо багштайгаа одоо уулзраад жил гарсан болж байна. Тэгээд би энийг бол маш олон дурдж хэлдэг. Би багштайгаа уулзраад ерөөсөө өөрлөгөө өнгөх аянд юу шумбан орсон хүн юм аа. Би өөрлөгөө нэлээд өнгөс юм аа. Тэр өнгөлтөнд дунд ухаж явхад бол олон зүйл гарч ирсэн. Сайхан нэг олон зүйл зөндөө олон тийм таагүй зүрх мэдрэмжүүд, дурсамжууд гарч ирсэн. Дуу хоолойрууд гарч ирсэн. За тэрнийг л ерөөсөө орж ирэх хүн ер нь өөрийнхөө нүцгэн үнэтэй тулах хэрэгтэй юм билээ. Жохон өөрлөгөө жохон төвлөрөөд өнгийгээд ирэхээр. За тэгээд тэр би тэгээ гаргаад ирсэн юмуд ингээ хүмүүс онцох юм бол за бимбо одоо юу юм бэ ч одоо инф юмуд баг тэгээ гомдоод одоо шархлаад яваад байдаг юм гэж хэлмээр. За одоо би төгс төгдрээс энэ би өөрийгөө бас надад нэг дуу хоолойнууд яваад байдаг юм а хэлье. За би ч одоо багада нөгөө нэг бид бүхний л жишээлтэй бид бүхэн чинь ер нь бол эцэг гэхээр их мань нэг завгүй ажиллаа явчихдаг байсан өөрхий. Тэгээ нэг би бол айлын баг охин ингээд нөгөө ах эгч нараараа хүмүүжигдэг эмээгээрээ хүмүүжигдсэн хүмүүс таахгүй юу. За би бүр багада бүр ингээд морьтой аав ээжтээрээ хүмүүжигдсэн ингээд сургуульд ороод гэртээ буцаж ирсэн одоо хүн байхгүй юу. За тэгсэн чинь надад нэг юм байдаг. За манай одоо эгч маань одоо. За манай эгч маань бол бас ингээ айгүй гоё бас их гэр оронгоо цэвэрлдэг одоо хөөргийн айлын том охин болоод нөгөө хамаг хариуцлагаад хүлээж ил явдаг байсан байгаа. За тэгээд тэр чинь нөгөө би чи эгч ах нараараа хүмүүжигдэг хүн чинь эгч ах нарынхаа юуг нь орно шүү дээ хөө. Тэгээд манай эгч маань аавд гэдэг. Би чи өөрөө айгүй нийгмийн идэвхтэй хөхт ингээ хичээлдээ өглөө хичээлд явж ирээд өдөрт харж ирдэг штэ. Тэгээд нэг ял цай магаа угаа чадвал хичээл мичээлээ яж бутаж үддээс хойш гарч айгүй тийм юм хийдэг үгдээсэн байхгүй юу. Тэгэхээр манай эгч намайг тэгдэг байсан. Гэрээ цэвэрлээд гар гэдэг гэсэн. Ингээ одоо юу гэдэг нэг хөөргий тэр чинь бүнгэр гэрэл байгаа штэ. Нэг хог шүрдэн шал видгүй шал угаан нэг тийм л юм уул нь хийх хэвээр. Тэгээд ингээ би чинь тэр чинь гялцуулаад хийгээл ингээл гарах гэхээр манай эгч тэгдэг байхгүй юу. Чи дутуу хийлээ. Чи ингээ нөгөө нэг одоо юу гэдэг нэг тийм өгнүүд яг миний толгойд нь өдий 40 хэдэн нас хүртэл мань явж байсан ингээ одоо. Чи ингээ хүний нүд хуурж хурдан яаж гарах гэж ингээ дутуу хийлээ гэдэг байхгүй юу. Тэгэж намайг одоо тухайн үед за гэдэг тэр өвчмөр бол угаасаа би нэг дутуу хийж дийсэн байхгүй юу. Жохон хөвгт чи яадаг юм. Тэгээд хийж л байсан үүдл байгаа юм. За тэгэхээр тэр мань надад яаж суудаг байсан гэхээр би том болсон хойно энэ бол өөрөөсөө миний амьдрал айгүй одоо ч гэсэн баг хийсэн зүйлээ эргэж харж дандаа шалгадаг. Нөгөө хангалттай байна уу? Тэр зүйл маань ингээ ерөөсөө миний ингээд тархинд суучихсан зүйл. Хийсэн зүйлээ би дандаа шалгадаг. Хийсэн зүйлээ дандаа ингээ сайн хийх юмсан, шалаа сайн угаах юмсан, аяыг сайн угаах юмсан, ямар нэгэн зүйлийг сайн хийх юмсан хангалттай босвно гэдэг юм миний тархинд суудсан байдаг. Гахалтайгааз ингэж жоохон зүйлээс үүсдэг байх нь шүү дээ. Харамсал магадгүй манай эгч минь бас өөрөө тийм шахтай. Одоо би танаа аавар чинь жишээ битээр ингээ өөрсдийнхөө жишээг ярьж байгаа шүү дээ. Аав чинь магадгүй бас төгс өдрийн удаа шахтай хүн байгаалаад ингээ дараагийнхаа хүнд ингээд санамсаргүйгээр чи ингээд өөрөө мэдж байгаа зүйл биш шүү дээ. Би мэдээд хөө энийг чи ингээд байгаа юм биш байхгүй юу? Чи ингээд цаашаа ингээд уламжлагдаад дамжигдаад явж идэг энэ шарх гэдэг зүйл чинь ийм аюул тийм аа. Бас нэг жоохон жишээ өгье. Би ингээд нөгөө жоохондоо нөгөө хөдөө ингээд өссөн. Тэгээ манай нэг хамаатны юм байна л одоо хөдөөний айлууд бол мэдэн дээ. Нэг их гой цэвэр цэмцгэр айл байдаг. Ингээд ганх нь ингээд
гялалцж идэг. Одоо тэрний хэлгийн хүмүүс арах юм бол вау ямар ажилсаг анхаад үнэхээр тийм заа юу. Ямар гоё тэр гэр орон морон ямар гоё гэж санаа ингээд ургамал гинэ нэг хатгамал матгамал ингээд гоё тавьчихсан хамгийн өмнө дистаралтай. За би жоохон хүүхэд байсан нэг 3 4 5 настай ч юм уу. За магадгүй бага насны л хүүхэд байсан. Тэгээ манай тэрний хамаатны манайд ингээд данхуу зүлгүүлээд идэг гэсэн. Тэр данхуу л өстө үүлэн нүр гэлэлцэн гоё юм хөдөө. Яагаад тэр данхыг дахин зүлгүүлээд идсэн мэдэхгүй. Надаас өстө чөтгөр бүү мэдчихэр заяа. Тэгээ би бол тэр даг байхдаа тэр дагнаас тэр зүлэгдэг дагнаас би бүр зүгтж гүйдэг байсан гэж боддоо. Тэр нөхөд дургүй байсан. Хүүхэд бол нөгөө нэг тоглол моглол ингээл фан явж л эсвэл хахад. Тэгэл тэр данхыг зүлгээд гэл гэдэг. Би тэрний учрыг юус олдгоо. Тэгээ тэр данх хангалттай зүлгэгддэггүй. Тэгэхээр би ингээд тийм жижиг зүйлүүдээс ийм хүүхдийн тийм юунд ийм юм суудаг юм одоо юм би хэлээд чинь шарах тэр дуу хоолой чинь. Тэгээ энэ зүйл чинь ингээд өсөх ингээд амьдралын явцад ингээд чамааг ингээд яг ингээд багтаад боогоод тэр зүйл чинь ингээд үйлдэл болгон дээр чинь чамд нөлөөлөд байдаг. Тийм дуу хоолой явж идэг юм аа. Тэрнийг мэдхийн тулд хүмүүсээ өөрлөгөө өнгийгээ чи өөр дотор чинь бүх юмуд чинь тэр айдас чинь ч явж идэг нөгөө талаараа тэр хүч чадал чинь ч бас бэж идэг шиг гэж хэлэх гэж байгаа юм аа. За тэгээд өөрийнхөө гоё жишээ та хэлчлээ. Хагаагүй. Дараагийн мөн асуулт. За энэ бол айгүй бүр хамгийн чухал энэ сэдвийн дор. За энэ төгс төгөлдрийн синдромтой хүмүүс ч одоо ямар шинж тэмдгүүд илрээд байдаг вэ? За энэ нь одоо тэгээ шинж тэмдгүүд нь амьдралд нь яаж нөлөөлөд байдаг вэ гэдэг асуулт тавья. Баярлалаа. Үнэхээр одоо гайхамшигтай асуулт байна. Яаж таахгүй энийг ярихаас өөр аргагүй тийм зүйл. Тэгэхээр хамгийн их хэлж одоо миний хувьд те хамгийн их одоо мэдрэгддэг байсан тэр дуу хоолой юу вэ гэхээр айдас. Ерөөсөө л алдахаас айх. Алдаа гаргаж болохгүй. Тэ одоо нэг ч зүйлийг би одоо ингэж буруу хийчих үедээ. За энэ зүйл ерөөсөө хамгийн их байсан. Одоо тийм учраас яадаг байсан гэхээр тэ шин зүйлийг оролдож хурж тэгэх ерөөсөө аюулгүй дургу эвдчих байх гэж яагаад. Тэгээд тэрнтэй ингэж холбогдож өгдөггүй. За ерөнхийдөө одоо утас байх юм бол улаан дээр нь унтраагаад ногоон дээр нь насаагаад болоо цааш нь угах хэрэггүй. Тэгээ яг тэрийгэ эргүүлээ хүүхдүүдтэй хэлнэ. Эвдчихв, ингэчв, тэгчв. Одоос алдаа гаргахаас айдаг. Ягаад тэгэхээр тэр гэрийг бүтнээр нь цэвэрлсэн хэрнээ ганцхан ингэж үчиж тавиагүй шалны альчуурынхаа төлөө загнуулдаг байсан хүүхд чинь нөгөө алдаж болохгүй. Алдах юм бол намайг шүүмжлэн буруутгах нь тэгээ би хинч биш болно гэдэг юм аюулгүй сайн ойлгоцсон байсан учраас энэ насанд хүрсэн хойно яг одоо би 43 настай байж ич өнөөдөр би хүүхдээ чи наад зурагтаа яасыг өгсөн юм бэ тэгээ эвдчихвэ чи гэл те ямар их чи оролцсон юм бэ бараг зүгээр ингээ хараад байж бити хүр гэх нь холгүй юм яриад байгаа байхгүй. Тэгээ энэ бол нэгтгэх одоо миний хувьд хамгийн их төгшүүр ялангуяа шин зүйлийг хийхдээ дандаа нөгөө алдаад одоо бусад хүмүүс намайг юу гэж бодох бол би энийг нөө мэдхгүйгээсээ бодоод ингээ утсан чинь ингээд буруу зүйл болчихвол дараа нь энэ хүмүүс намайг юу гэх бол загнах болов уу шүүмжлэх болов тэнэг мангараар минь дуудах болов гэдэг зүйлийг аягүй боддог байсан. Тэгээ хоёр дахь нь болохоор ерөөсөө өөрийнхөө үн цэнтэй гэдэгт огт итгэдэггүй. Ерөөсөө өөрийгөө хизээч би нэг хангалттай байна. Би чадна штэ. Наа чи ингээл хийчихдээ штэ гэж юус хизээч хэлдэггүй. Гэтэл одоо би тэрийг яаж хийхийг мэддэг байсан ч гэсэн би мэднэ би хийчихье гэж хэлдэггүй. Мэдлээгээд очиад хийсэн чинь алдаа гаргачихвал яана. Тэ нөгөө дутуу байна гэд нөгөө нэг аяг угаасан чинь тэ чи дутуу угаацсан байна гэж загнуулдаг хүн чинь нөгөө ингээл хийсэн чинь нөгөөх нь сэтгэлд нь хүрэхгүй. Энэ хүний сэтгэлд хүрэхгүй бол яана. Яг тэгвэл дандаа аавынхаа сэтгэлд хүрдэггүй байсан учраас. За дараа нь болохоор юу вэ гэхээр ерөөсөө төгс цагийг хүлээдэг. Би болоогүй. Би ахаа жаахан сурж агаад, ахаа жоохон мэдчихагаад тэгээ бүр одоо за энэ утгыг чинь би бүр төгс ухтайгаад тэгээ бүр яг ингэ мэдсэн хойноо би энэ одоо фэйсбүүкээр ороод одоо бидүүмээр юм даая гэж ярих нь шүү дээ тий. Одоо бол тийм биш нэг ухаад алдаад хүй чадахгүй байна гэдээ ингээд хэлж идэг тий. Хин нэгэн хүн намайг чадахгүй байгаагийг минь мэдчихвээ дээ. Намайг сул гэдгийг мэдчихвээ дээ. Тэгээ намайг юм муу гэж бодчихвээ дээ гэдэг юмыг айгүй хардаг байсан байгаа байхгүй юу. За тэрний дараа болохоор юмыг дуусгаж чадахгүй дундаас нь орхидог. Яагаад тэгэхээр ямарваа нэг зүйлийг дуусгахаар тэр зүйлийг одоо нөгөө үнэлж дүгнэж эхлэн штэ хүмүүс одоо ном бичээд дуусглаа гэхэд за энэ номд юу агуулсан одоо агуулга бүрийн илэрхийлж байгаа мó хэн бичсэн яасан ийсэн гэдэг нөгөө хүмүүсийн шүүмжлэлд ирж эхлэн штэ. Тэгээ зарим нь бол магтаа саашаал хэлэх баг. Гэтэл дуусгачвал намайг бүхэн хараад өө чи дуусгацсан юм уу гэдэг дүн тавих тэр мөч ирэх учраас дуусгадаггүй.
хийгээл идэг нөгөө юу болоогүй юу гэж болоогүй байна нөгөө миний хувьд төгс байгаа аахгүй нөгөө маань нэг л тийм алдаатай юм шиг санагдаад тэгээд ингээр хүмүүс намайг юу гэж ойлгохгүй гэхээр нөгөө айгу удаан тий яс ингэчих юм ямар удаан юм гэхмүүд ахаал нөгөө шүүмжлэд хүрээд ирдэг. Тэгэхээр ерөөсөө ингээд за ер нь аливаа нэг зүйлийг ихлүүлж байгаа бол хүмүүст хэлэхгүй чимээгүй нууцаар тэгээд нэг юм яг болчлоо гэд ингэнгүүт гарч ирэх гээд ах шиг байна. Тэ нэг юм төгс олж байгаад гарч ирэх гээд байна шүү дээ. За тэгэхээр ийм нэг зүйл. За дараа нь болохоос яадаг вэ? Дандаа бусдаас зөвшөөрөл авна. Зөвшөөрөл хүлээн. Тэ нэг юмд явах гэсэн ч гэсэн нөхөр маань за чи яваад ир тэг гэж хэлхийг хүлээн. Өөрөө мэдээд ингээд би явлаа гэж Google гараа авчиж чадахгүй тий. За эсвэл бол шинэ зүйлийг бизнесийг эхлүүлэхдээ ингээд толгойтой болгоно гэсэн. Тэр хүмүүсээс чи чадна штэ тэг өстө би дэмжээд үг гэж гэдэг юм нэг тим юмыг дандаа хүлээн. Хэрвээ тэгэхгүй болвол за энэ газар авахгүй юм байна гэд болчин. Эхлэхээсээ өмнө болно дуусгана тий. За тэгэхээр эн чинь өөрөө болоод өөрт айгүй хэцүү. Айгүй олон санаа байгаад байдаг. Санаагаа илэрхийлээд хэлчихээр л буруутчих юм шиг санагдаад байна. Ийм зүйлүүд байгаа. За тэгээ дээрэс нь яадаг вэ гэхээр ерөөсөө нэг юм харьяар агтгүй. Хийсэн зүйлээ л хийгээд идэг. Одоо би хэрвээ цэвэрлэгч байх юм бол намайг одоо юу гэдгийг чи одоо цэвэрлэгч байхаа болоод нэг багш олцооч гэх юм бол би үгүй. Тэ нөгөө нэг юм надад нэг тийм хариуцлага одоо үүр хэмжээний том юм даалгах юм бол чадахгүй байхгүй нэг чичрээд тэ тэрний оронд ингээд нөгөө хүмүүст гай болохгүй чимээгүйхэн дуугаа нөгөө шалаа угаагаа л явж явах нь надад өөрт одоо амар гэдэг учраас гэдэг юм уу. За энэ болохоор надад ингээд ажил дээр гарахаар айгүй олон зүйл дээр бүр айгүй олон шансыг алдчихсан байхгүй юу. Энд чинь нөгөө нэг айцаасаа болоод маш их хичээж байгаа хүн чинь ууланд үр дүн гаргаад идэм байл та чаавас. Гэхдээ төгс төгөлдрийн синдромтой хүн чинь өөрийгөө үр дүн гаргаж байгаа гэдэг мэддэггүй юм байна. Тэ? Энэ зүйл би хийх ёстой гэл ингээд яваад бас чинь миний тэр хийгээд байгаа зүйл нь аль эрт амжилт гаргацсан байгааг хүмүүс хараад үнэлээд за чи ээлжээ авчих бол за чи дээшээ борлуулалтын нягтлан болч гэдэг юм. Ингээд ахиулах гэхэд би үгүй гэд нөгөө газар зууртаад үлдсэн. Тэгээд нэг юм асрамжийн газар ажиллаж байсан би Германы хөрөнгө оруулалттай Герман эзэнтэй тэгээд ингээд тэнд ажиллаж байхад намайг Герман руу төлбөр мөнгөний бүх зарлыг чинь даагаад тий сургая. Чи болоод ингээд агай үнэн чи ийм байна. Үгүй. Би болоогүй, би чадахгүй. Хэрвээ очиод хүний итгэл алдвал яах юм бэ? Тий очиод би ингээд энэ хүний ажлыг одоо талаар болгочихвол яах юм бэ? Би энэ хүний санаанд хүрэхгүй бол яах юм бэ? Гэдэг маягаар. За инхээр би яг өнөөдрийн энэ болохоор 6 нэг илэрч байгаа зүйлийг ярьж байна л да. Тэгэхээр энэс одон байгаа шүү дээ тий. За тэгэхээр би эндээс нэг зүйлийг аюул сайн ингээд хэлмээр санагдаад байгаа нь юу гэхээр төгс төгөлдрийн синдромтой гэхээр хүмүүс ингээд амжилтын араас хөөгөөл ингээд карьераа ахуулаад явж идэг тэр хүнийг төгс төгөлдрийн синдромтой гэж ойлгоод идэв. Би яг тэгж ойлгож байсан байхгүй. Тэгсэн чинь үгүй төгс төгөлдрийн синдромтой хүн чинь дандаа сайхан болох гэж байгаа зүйлээс өөрийгөө хойш нь татдаг тийм амжилтгүй байгаа. Тэгэхээр яг миний хувьд бол яг хамгийн ноцтой илрээд ирсэн зүйлүүд нь бол эдгээр зүйлүүд байлаа. Тэгээ яг санаж байгаагаар яг одоогийн санаж байгаагаар. Гэхдээ тэндээ төгс гэдэг зүйл чинь өөрөө дандаа айц дагуулдаг. Өөрөө дандаа өөртөө итгэлгүй байдлыг дагуулдаг тийм зүйл юм билээ. Тэгэхээр энэ зүйлүүдийг хизээ мэддэг вэ гэхээр шархаа эдгээснээр нөгөө Ямбакоуч маань хэлдгээр өөртөөгөө ажиллаад өөрлөгөө харахаар л мэдж байгаа шүү дээ. Тэгнээс яг амьдрч явахдаа би чи юу гэж бодоод байсан гэхээр би хэрэндээ хийчихэж байна. За тэгээ энэ шаардлага бас бусад эргэн тойрныхоо бүх хүнд тавина шүү дээ. Сайн бай, тийм бай. Тэгээс ингэдэг одоо нөхөртөө хүүхдтэй одоо тэгэл хамт ажиллаж байгаа хүмүүстэй тэгээд одоо нэг жоохон юм хийчихэд тэрэндээ баярлж байгаа хүнийг ойлгохгүй. Чи одоо наа чи тийм сүртэй юм биш үү? Наад чи хинжил хий чинь юу ингээд жоохон юм цаасан малгай өмсдөг юм. Тэгээд наад чиг ингээл чи амжилттай байна, чи сайн байна шүү гэдээ ахтал болоогүй би энэс илүү хийх ёстой гэдээ яваад ах ёстой юм шиг ойлгодог л доо. Тэгэхээр энэ зүйлүүд чинь өөрийн чинь тий бүх хайртай, бүх амжилт гаргах, бүх карьерт нөлөөлдөг. Гэр бүл, үр хүүхдтэйгээ харилцаж байгаа харилцаа, бидний чухал гэсэн болгон дээр тий нөгөө карьер
Тэгээд нөгөө амжилт тэр болгоноос нь хойш нь татдаг тэр зүйлийг бол төгс төгөлдрийн синдром гэдэг юмаа. За одоо би яг хариулсан баг гэж бодож байна. Гайхалтай хариулаа Отгоо коуч. За Отгоо коуч маань сая хэллээ шүү. Маш олон одоо юм шинж тэмдгүүдийг хэллээ. Яаж илэрдэг вэ? За бүр хамгийн түрүүнд л айдас бий болдог байх нь тий өөртөө ихтгэлгүй байдал бий болдог байх нь. Тэгээд өдөр тутмынх нь амьдралд нь шүү хүмүүсээ үйл ажиллагаанд нь үйлдэлт нь энэ зүйл чинь нөлөөлөө явж байдаг юм. Гэтэ би ингээд нөлөөлөд байна гэдгийг би мэдэхгүй шүү дээ. Энийг чинь автоматар хийгээд байгаа. Би ч өөрөө төгс төгөлдрийн синдромын жишээтэй хүн чинь наа чи одоо миний амьдрал дээр чинь бүр ерөөсө утгаараа гарч ирээ шүү дээ. За тэгээд одоо би ч өөрийнхөө бас шинж тэмдэг илэрдэг шинж тэмдгүүдээ илэрдэг. Отгоомоос сая бол маш олон шинж тэмдгүүдийг хэлээ. Энд бол айгүй олон шинж тэмдгүүд байдаг юм байна. Төгс төгөлдрийн синдром гэдгийг чинь ард. Одоо жишээ би бол ерөөсөө их нөгөө маск хүмүүс одоо өөрөө бол тэрнийг жүжиглж явж гин гэж жүжиглэж одоо би жүжигч гэдэг одоо бүр хэлдэг басөө. Үнэнтэйг бол ерөөсөө дүүрээ тулчихсан заяа. Сайн ээж байх гэж, сайн эхнэр байх гэж, сайн найз байх гэж, сайн охин байх гэж, сайн одоо дүү байх гэж гэдэг юм уу те. Одоо тэгэж хичээдэг сайн хүн байх гэж заяа. За энэ бол айгүй зөв зүйл. Энэ бол их сайхан зүйл байхгүй юу? Хүн болгон вау чи яасан сайн охин бэ? Яасан сайн хүн бэ те? Хүмүүс туслах гээд энэ бол их уулын сайхан зүйл байгаа юм аа. За тэгтээ төгс төгөлдрийн синдром гэж одоороо эн чинь ерөөсөө хэрээсээ хитийдсэн одоо юм чинь баланс гэдэг бол ерөөсөө сайн муунч балансаасаа хитийдэхээр тэр чин асуудалтай болох нь нөгөө тал руугаа хэлбэхээр бас асуудал болдог байх нь шүү дээ. Тэгээ за тэр сайн дүр үүсгэж явж байгаа бямбагийн ард одоо үүсгэж явж байна л да. Тэрний ард юу болов гэхээр түргэн Отгоо коуч мөн бол ерөөсөө хэллээ. Тийм учраас би та бүхэн энэ лайвыг бас нэлээд ингэж сонсож чигтайв сонсож үзээрэй гэж хэлмээр байна. Би угаа хэлээд байгаа шүү хүмүүсээ. Энэ Отгоо коуч маань түрүү хэллээ араа өөрөө их тийм зовдөг байхгүй юу? Өөрөө их тийм зовж шаналдаг байхгүй. Яагаад гэвэл тэр мэдрэмжинд нь өөрт чинь байж штэ. Би хангалттай бус байна. Би дахиад сайн хичээх хэрэгтэй юм байна. Би энэ зүйлийг хийхэд чадахгүй юм байна. Би дахиад сурах хэрэгтэй юм байна. Би тэгжээж энэ зүйлд хүрэх нь байна. Энэ чинь бол одоо миний амьдрал дээр бол аюулгүй олон болж ирсэн. Надад тийм боломжууд сайхан боломжууд гарч ирж байсан. Би бараг өөрөө үгүй чадахгүй би чадахгүй. Би хангалттай бус дахиад нэг хэдэн диплом авах хэрэгтэй юм байна. Цаас авах хэрэгтэй юм байна гэж явдаг хүн байсан байхгүй юу? Одоо би санаж байгаа юм. Би чинь бүр 15 6 наснаас яг ажил хийсэн хүн байхгүй юу? Одоо тэгээд тухайн үед би чинь нэг 2 3 жил ажиллаад их сургууль сурж байхад би одоо цаангаа шохоржуулсан баз ажилладаг байлаа. Тухайн үед намайг одоо менежер л гэсэн үг л тухайн үед ЗБ гэж зохион байгуулагч гэж явдаг байсан. Тэгээ намайг ингээ болохгүй. Би бол хамгийн залуухан байсан. Тэгээ би бүр ингээ нөгөө захиралдаа ингээ би чадахгүйгээ уйлж ирсэн шүү дээ. Би хийж чадахгүй шүү дээ. Маань захиралгүй би чи чаднаа. Чи бүгдийг хийж чи чаднаа гэ намайг бүр ингээ зоригжуулаад тавьчихсан байхгүй. Би бол үгүй би чадахгүй. Би ч одоо хамгийн баг хамгийн юу гэсэн үг юм бэ? Бүх ах эгч нар чи надаас том тий. Би юу чадах ингээ уйлж ирсэн хүн байхгүй. Одоо жишээлхэд тийм. Тэгэхээр тэр айгу мундаг бас намайг бас ингээ хүнээ таньж мэддэг тийм захирал хүн чинь намайг ингээд чи чаднаа мэдүү чи чадна чи ингээ хийгээд үз хичээгээд үз гэд тавьж исэн тийм ч одоо надад туршлага байгаа. Айгүй олон тийм боломжуудаас хойш хурж исэн байхгүй юу. За тэгээд энд яагаад тийм надад өөрт минь зовлонтой одоо Отгоо коучт минь төгс төгөлдрийн синдромтой хүмүүс яагаад өөрт нь тийм зовлонтой байдаг юм бэ гэхээр жишээлгээд ганцхан жишээ. Өөрөө жаргах ёстой юм дээр жаргаж чаддаггүй байхгүй юу? Жаргалтай газараасаа зовлонгоо очиж чирж ирдэг байхгүй юу? За тэр нь бас юу гэж хэлээд байгаа юм ба гэх юм бол ингээ сайхан амралт мамралтан зугаалаад явж штэ. Үгүй штэ тэр сайхан газар жаргах ёстой юм чи би дотроо ингэж бодож штэ. Энэ сайхан ямыг би ээжтэй ч үзүүлсэн болоосаа, үр хүүхдтэй ч үзүүлсэн болоосаа бүр хамгийн наазах нь. За сайхан зугаалж муугаалаа явж гинэ гэр бүлээрээ. Очоод мань ингээ хамаг ширээ сандлыг арчаад хамаг юм ингээ бүлдээд хүмүүс болоод үу ямар сайхан юм бэ чи чинь хамаг юм зохицуулаа хийгээ явж тэр чинь толгоонд нь суучсан зүгд байдаг байхгүй. Тэрнийгээ өөр юм өөрөө ч мэдж байгаа юм байхгүй. Өөрөө тийм чинь сайхан амраа сууж явах ёстой. Амраад одоо яа тэр юм чинь арчиж болно да. Үгүй шүү дээ. Тэр чинь арчиж марчаад явж байгаа байхгүй. Тэр чинь сэтгэл ханамжтай бус. За дараагийнх нь миний амьдрал гадаг жишээ би бүр багаасаа энэ зүйл надад байдаг байсан. Хичээлээ хийхдээ би ингэж заавалчгүй гэрээ цэвэрлжиж нөгөө ингэж очин маань цэвэрхэн байжээж за дээрээс нөгөө хүн амт унтсан хойно хичээлээ хийдэг. Тэрнээс ч зүгээр ингээ нөгөө хүмүүс бужигнж байгаа ч юм уу гэрмэн заван байвал би хичээлээ хийж чаддаггүй хөхтэйсэн. Тэгээ тэрнийг өөрөө айгуу гой тайлбарлаж штэ. Би нөгөө нэг тэгээ хүмүүс яадгийн нөгөө нэг хүмүүс чимээгүй болно гэдэг чинь манай монголчууд угаасаа бужигнсан одуулаад ээж идэг штэ. Яг нэг байранд итгэлээсэн үү та. Тэгэхээр би надад оддог өөрөө гартагаа оддог. Хүмүүс бүгд унтсны дараа хаалгануудаа хаагаа гэрээ цэвэрснийхаа дараа тэгээ бодоо тэрний дараа хичээд хийх гэж байгаа хүнд ямар ирч хүч энерги байдгийг мэдэхгүй заяа. I don't know гэв юу ийм жижиг зүйлүүд чинь ингэж өөрийн чинь зовоогоо чангаагаа явж ядгийн. За аль ихнэр боллоо.
аяга угаахгүй бол миний сэтгэд амархгүй штэ. Нөгөө синкэнд нь аяга нээж өгд би амарч чадахгүй штэ. Хичнээн ядраад өгчээсэн ч гэсэн босоод аяга угааж идэг тийм л хүн байхгүй юу? Энийг юу гэж тайлбарлах юм бэ? Одоо ийм шилжим илрээд идэг гэсэн юм. За надад мань ийм шинэ нэг отгоо коучд мань ийм. За тэгээ хүмүүст маш олноор илэрнэ. Та нар өөрсдөө жоохон суугаад өнгийгээд өөрлөгөө жоохон төвлөрөө хараарай. Би ямар үйлдэл хийгээд байна? Юу толгойн дотор мань яваад байна? Надад ямар одоо дуу хоолойнууд орж ирээд байна гэд та нар бодоод үзээрэй. За отгоо коучсоо дараагийн асуулт. За энэ нэг одоо айхтар төгс төгөлдрийн синдромоос чи салж бод юм уу? Салах боломж байна уу? Яаж салдгийг бэ гэж асууя. Баярлалаа отгоо коуч. Гайхалтай тий. Салж болно. Би зөвшөөрчээ гэдэг шиг. Би зөвшөөрөл өгье. Зөвшөөрөл өгье. Одоо угаасаа синдромтой хүмүүс чинь дандаа зөвшөөрөл хүсэж байгаа шүү дээ тий. Ер нь бол энэ идэгдэг тий. Энэ бол ерөөсөө яг тэрийг ингээд эргээд харах тэр мөч гэж нэг юм байгаад байгаа. Энэ гэхдээ мэдээд процесс бидний нөгөө шархаа идэх тий хамгийн гол зүйл нь чи хаанаас яг яатсан бэ? Үндсэн юу юм? Яагаад хөрх өнөөдөр юм хэцүү байгаа даа бэ гэдэг чинь эдгээд юм аа. За энийг болохоороо бага насны шархны хичээл тий одоо манад Наара Томсон багш бол энэ нөгөө коуч активын бүгдийн шархыг эдгэж аваад цааш нь ингээ хөтлөөд тий ингээд гэрэлтэй тэр зүг рүү авчиж байгаа тэр хүн байхгүй юу? Тэгэхээр энэ яг шархыг нөгөө зүрхэн ингээд өө би шархтай юм байна. Очиод эдгээлчихье гэж мэдгүй юм. Зүгээр өөрт чи хэцүү байгаа бол үнэхээр та нөхөртөөгөө ойлголцохгүй байгаа бол тий үнэхээр хүүхдтэйгээ ойлголцоо болчиход байгаа бол үнэхээр та ингээ мөнгө олчихсан чинь олох гээд өдөр шөнөгүй ажиллаад байтал тэр мөнгө танд тогтохгүй байгаа бол эсвэл олдохгүй байгаа бол тий одоо яад чи ер нь танд ийм хэцүү хоосон энэ дотор чинь нэг юм хүнд оргисон тий өөрийгөө яагаад цухалтаад байгаа вэ гэдгийг мэдэхгүй нэг юм хэцүү үе байдаг шүү дээ. За ийм байгаа бол энэ бага насны шарх гэдэг зүйлийг эдгэхээр те өөрийнхөө тэр нөгөө энерги дуу хоолой таарсан тэр коучудтай хандаарай. Мэргэжлийн хүмүүс л танд туслах юм аа. Тэгээ мэргэжлийн хүмүүс чинь таны тэр шархыг танд харуулад өгч юм. За тэгээ тэрийг хүлээн зөвшөөрөх гэдэг бас нэг процесс болно тийм ээ. Тэрийг яг тэр хүн хүнийг адилгүй шүү дээ. За тэгээ тэрийг хүлээн зөвшөөрөөд өөртөө ажиллаад эхлэхэд үнэхээр ингээд зүр гэрэл гэгээ хүүшээ эний чинь би одоо эртдээ мэдсэн байсан бол би чинь бүр юу вэ бүр амар аж аргалтай амьдрах боломж бүрэн байсан байж штэ би юу хийж явсан юм бэ гэдэг юм руу бүр очдөг тий. За тэгээд дараа нь яадаг вэ гэхээр одоо харагдаж үзэгдээс айхаа болдог. Тий тэр нөгөө ичхүүртэй миний дотор нуугдаад байдаг намайг ингээд сүүдэрт буланд аваачаад байдаг тэр зүйлүүдийг бүгдийг наранд гаргаад сайхан дэлгээд хатаачж байгаа юм чинь тий тэндээс нөгөө цус идэ бэрн гойжоод боломжгүй болчихж байгаа болохоороо бид нар чинь ингээд ичхнүүр элгэндээ наагаад өө би синдромтой байсан юм аа гэж яриад явах хэмжээний болчихдөг юм аа тий тэгээ энэ нь бусад хүмүүст аюул хам төгс зүйлдрийн синдромтой хүн ерөнхийдөө бол маш их зүйлийг контролдох гэдэг бүх зүйлийг аливаа нэг зүйл контролоос гараад байгаа мэдрэмж хүүхд чинь яг хүснээр чинь онц авахгүй байгаа бол тэ нөхөр чинь орж ирээд яг нөгөө шавартаа гутлаа цэвэрлж гутлынхаа шүүгээрөө хийхгүй байгаа бол тэ одоо эдгээр чинь бүгд контролоос гараад байгаа байхгүй тэ эсвэл бол одоо юу гэдэг чинь хатам аав чи ээж чинь тэ нөгөө нэг яг чиний амарж байгаа үед тааруулж юм зохион байгуулахгүй бол тэ нөгөө нэг чиний янзыг үтсэн юм шиг болчиход идэг байхгүй нэг заавал намайг ажилтны үеэр заавал тэггээд тахта яадгийн гэл нэг тий яг үнэндээ энэ асуудал чинь бүгд бидний дотор байд юм аа. За тэгэхээр ерөнхийдөө танд тий би яавал энэ хүмүүст хүлээн зөвшөөрөх юм бэ гэдэг нэг тийм бод байх юм бол бушуухан шиг коучтэйг ажиллаарэ. Бушуухан мэрэгжлийн хүн дээр очиорой тий. За тэгэхээр бид нар энэ эвгүй мэдрэмжээ өөртөө дотроо яг би тэрнээс болоод тэгээд яана гэдэг мэддэггүй. Одоо жишээлбэл би ч одоо гэрээс айгүй сайн цэвэрлэн шүү дээ. Бүр угаа цэвэрлэхийн мастер шүү дээ би чинь. За тэгээд ингээд цэвэрлж байгаа юм чинь би хурд аваа юм үгүй шүү дээ угаасаа. Тэгээ үцхгүй юм чинь би мэдээж хүүхдүүдэд амар сайн загнана шүү дээ тий. Чи яасан арчаагүй юм бэ? Чи охин хүүхд байж чи ийм юм байж гэдэг. За тэгэхээр бидний бас энэ нөгөө синдромтой болоход бас нэг нөлөөлөд байгаа зүйл нь болохоор манай Монголын яс заншил тий. Эмэгтэй хүн ийм байх хэрэгтэй. Чи Монгол хүн байна да гэл тий. Чи эмэгтэй хүн байна да. Чи нэг ихнэр хүн байна да. Чи охин хүүхэд байж ийж гэл ингээд нэг дандаа нэг тийм. За тэгээд дээрэс нь тэгэх ёстой. Ингэх ёстой. Тэ чи одоо хүнтэй сууж байгаа юм тэгэх ёстой. За чи эмэгтэй хүүхэд юм чинь чи ийм байх ёстой.
одоо тийм даруухан байх ёстой, бүрэг ичимхий байх ёстой. Одоо юу гэдэг юм нэг дандаа нэг юм ер нь бол бид нар төгсөөр хэмжигдэж ирсэн хүмүүс төгс байхаар бид нэр ерөөсө дандаа төгс байхыг шаардсан, нийгэмч тэгж шаардсан, ээж аав маань тэгж шаардсан, тий бидний сургууль дээр ч гэсэн тий онц сурах ёстой. Тийм байх ёстой. Чи энэ олимпиадад орох ёстой. Тэгээ чи их сургууль авах ёстой гэдэг ингээд нөгөө эдгээр зүйлүүд чинь бид нарыг ийм хэцүү байдалд хүргэжээд байгаа маа. За тэгэхээр тэднэр нь одоо яг хүрчихсэн байжээ. Одоо өнгөрсөн тий. Одоо харин эдгэх боломж байгаа шүү. За тэгэхээр манай топ коучинг академид болохоор таны одоо энерги гарах дуу хоолойг сонсоол тий энэ яг надад хэрэгтэй, энэ яг над чиг мэдрэмжийг мэдэрж исэн юм байна. Тэгээ энийгээ давтсан юм байна гэдэг тэр одоо коучд байгаа. Тэгэхээр тэр хүмүүстэйгээ холбогдоорой. За тэгээд багшаа маань шархны 5 хоногийн хичээл одоо бүр 3 хоног болсон нөгөөх нь тий. За тэгээд төгсийн синдромтой хүмүүс чинь бас 5 хоногт идэглээ юу гэж бас чадахгүй шүү дээ. Нөгөө айгаад 5 хоног би итгэл бидүүдээгүй хаа. Тэгээд нөгөө бид нар чинь нөгөө чи 3 юм хийчих гэхээр үгүй би 5-ыг хий, үгүй би 7-ыг хий гэдэг ингээд айгаа хангалтгүй дээ бүх юм нь хангалтгүй санагдаж байгаа шүү дээ. За ийм байгаад байдаг. Тэгэхээр энэ зүйлийг болохооросоо эдгээд их тэр гайхамшигтай хүн чинь манай багш байна. За тэгэхээр энэ багшаасаа бэлтгэгдээд гарсан энэ олон коуч чинь бас энэ зүйлийг чи хийгээд байна. Тэ маш олон эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдийг тэ энэ амьдралдаа итгэлтэй болох өөрөө өөртөө итгэлтэй байна гэдэг чинь өөрөө ямар гоё зүйл вэ? Хэрвээ би багштайгаа уулзраагүй байсан бол өнөөдөр энд ингээ лайв хийсэн ингээ өөрийнх нь сайн мууг ярьсан тэ аав маавыгаа муулцсан ингээ байхгүй штэ. Тэгэхээр чи энэ аавыгаа муудаад байгаа юм бол бас биш байхгүй юу? Би өөрийнх нь кейсийг ярьж яг надтай адилхан мэдрэмжтэй хүмүүс байвал битгий зовоорой. Энэ идэвхтэй юм аа. Тэгээ танд боломж байгаа шүү гэдгийг харуулахын тулд л яриад байгаа. Биднээс би өөрөө идэвхтэй юм чи одоо тэрийг яриад яхав те гэж сууж чадахгүй юм л да. Тэгээ хүн энэ гоё юм мэдэрчгээр хэлий гэж яваад байдаг. За ийм байна. Тэгэхээр баярлалаа авах гэж байна. төгс төгсрийн хэмжүүр бол төгс төгсрийн хэмжүүр бол хитээч байхгүй. Төгс төгөлдөр зүйл хорвоод л хитэр байхгүй. Гэдгийг одоо ойлгох хэрэгтэй. Харин тийм багш минь хэлдэг штэ. Төгс төгөлдөр болоод энэ авсан тал байдаг юм аа гэж. Тий. Хүмүүс энийг үнэхээр сайн ойлгоцоо. За тэгээд отгоо коуч нь маш олон зүйлийг хэллээ. За төгс төгөлдрийн синдромоос чинь салж болдго юм аа. Энэ зүйлээс чинь салж болдго юм аа гэж хэллээ. За тэгээд энэ төгс төгөлдрийн синдром маань монголчууд маань тэр чинь монгол эмэгтэйчүүд маань их байдаг шүү. Бүр үнэхээр их баг би түрүүн хэлсэн шүү. Толгой баг ингээд дараалаад байж идэв шүү. Их бах хэмжээгээр тий. Тэгэхээр энийг хамгийн түрүүнд отгоо коуч мөн хэллээ. Тэгэхээр ийм шинж тэмдгүүд надад илрээд байна уу? Хүн өөрөө өөртөө л ерөөсө хамгийн түрүүний сенсор одоо илрүүлэгч байдаг шүү дээ. Хүн гаднаас чинь чамайг хараад мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр хүн өөрөө өөртөө одоо өөрлөгөө өнгийгээд байгаа мал тэр байхгүй юу? Өөрийгөө жоохон анзаараа хараач. За тэгээ отгоо коуч мөн хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрнө. Энэ бол ерөөсө хүлээн зөвшөөрнө гэдэг чинь хамгийн хэцүү даваа гэдэг юм байна, хамгийн хэцүү зүйл гэдэг юм байна. За тэр хүлээн зөвшөөрөх зүйл юу туслаад байгаа юм бэ гэхээр биний чиний одоо отгоо коуч дээр энэ хийж байгаа лайв тусалдгийн шүү. Хүмүүсээ ингэж яриад байгаа зүйл тусалдгийн юм аа. Тэр хүлээн зөвшөөрлийг бий болгодог юм ба. Одоо бидний өмнөөс хүмүүс ичдэг шүү дээ отгоо коуч минь. Одоо миний өмнөөс ичиж байгаа шүү дээ. Хүү би юм ба чи яас ичдэггүй юм бэ? Нөхрөөсөө садагч нь яриад байдаг юм зодонгуудаа тойчод яриад байдаг. Тэгээ одоо ийм асуудал энийг чи хүн чинь нуудаг байхгүй юу? Гэр бүлийнхаа зүйлийг юу лээ нөгөө нэг тоогоон дотроо тоогоон дотроо тийм юм хагарууш тоогоон дотроо ч уусраач гэдэг юм уу те тэгэж хүмүүс чинь бүр ингээ хийлдэг тэрэндээ бүр бат итгэлтэйгээр сууж идэг. За түрүү отгоо коуч нь маш гайхалтай юм хэлчлээ. Тэр шархыг чинь тийм ээ ингээ ачиж цэвэрлээд тааж матаагаад идгээдэг гэж шүү. Тэгэж яг энэ сэтгэлийн шарх чинь тэгэж идэгдэг юм аа хүмүүсээ энийг ойлгооч. Нөгөө манайх чинь сэтгэл гэдэг шиг элэг бөөр зүрх шиг эргэтэн биш болохоор энэ сэтгэл гэдэг эргэтнээ мэдэхгүй байна. Энэ сэтгэл гэдэг эргэтэн чинь яг энэ та нар нэг ийм идээ гарчихсан идээ бээртээ шархгээ боддоо. Яг тэрэн шиг таны дотор чинь буглаад идээлээ туснажөөрөө гойжоод байж идэг юм аа. Таны тэд зүгээр тэр гаднаа шархаа бентээр ингээд дараад хатаа ингээд нөгөө хаагаад байдаг юм бишээ. Тэр бол зөвхөн төр зүрийн хаалт хийж байгаа юм а та уг доотлихын тэр шархыг идээгийн отгоо коуч минь хэлснээр ингэж цэвэрлэж гаргаж наар салхинд гаргаж хатаажээд идэгсэн хойноо тэр чинь ингэж сорио үлдэж идэгдэг зүйл юм а гэж одоо хэлмээр байна. Одоо би ч одоо бүр их эмошнтой ярьдаг болсон отгоо коуч. Олон юм зүйлүүд үзээд үгүй энэ хүмүүс чинь одоо гэхдээ цаг хугацаа өөрчлөгдөд хүмүүс бас өчнөө олон мэдээлэл аваад энийг зүйлийг чи ойлгодог болж байна. Үнэхээр ойлгодог болж байна. Үнэхээр бид бүгнээр
харьцдаг, асуудаг, сургалдаг болж байна. Энэ чинь сайн зүйл байхгүй юу? Гэхдээ энэ бүх зүйл чинь ганцхан өдөр өөрчлөгддөг зүйл биш ээ. Энийхээ төлөө бас нэлээ их цаг хугацаа, эрч хүч, энерги зарцуулдаг зүйл шүү гэдгийг одоо бас манайхан бас ойлгож байгаа хаа. За тэгээ отгоо коучтой маш их баярлалаа. Отгоо коуч нь бас түрүүн дахиад тайлбарлаа хэлжлээ. Манай Нара Томсон багш бол энэ шархыг эдгээд бүр мастер коуч байгаа. Одоо сургалтын бүр 3 хоног дотор хүмүүсийн шархыг эдгээдэг болсон. За тэгээ Нара Томсон багш маань маш олон коучуудыг бэлтгэж гаргаж байгаа. Нишүүд буюу бид нар чинь чиглэлээр манай отгоо коуч нь болохоор трама коуч байгаа. Трама буюу шахны коуч байгаа. Тийм учраас айгуу сайн ингэж хэл тайлбар. Би болохоор midlife empowerment коуч байгаа. Хүн болгоны нөхцөл байдал нөгөө ажиллаж байгаа section өөр юм шүү. Энийг бас ойлгож хүмүүс ойлгоосоо коуч л гэж үгүй коуч дотроо яг одоо отгоо коуч минь шарх дотроо бүрийн яг эцгийн шархыг одоо ийм шархтай ийм асуудалтай төгс төгөлдрийн синдромтой хүн бол отгоо коуч руу минь хандах нь шүү дээ. А тэгээ тэр хүмүүс маань бас энерги юу бас хэр нийлж гэн чин дотроо бас нэлээд ийм нарийн нандин холбооцоод бас байдгиймаа хүмүүсээ. Гэхдээ өөртөө тэр боломжийг олгоорой. Хэрвээ асуудал байвал мэрэгжлийн хүнтэй та бүхэн минь ажилд сураарай гэж хэлмээр байна. Мэрэгжлийн хүнтэй ажилласнараа та бүхэн энэ асуудлаас түргэн гарах болцоо байдаг шүү. Би та надад жишээ хэлээдгий. Нөхөн унтсан хүн гэж бод. Ерөөсөө энэ шархтай ийм асуудалтай байгаа хүмүүс бол өөрийгөө нөхөн дотор байгаа л гэж бодчих заяа тийм ингээд. Тэрнээс гарахч хүн өөрөө ингээ мацаад өгчнөө юу тэгж байгаа юм гарах да. Нэг үзэж тарж коучтой буюу мэрэгжлийн хүнтэй ажиллахад танд ингээд олж шидэд өгдөг байхгүй. Та олж шидэд тэрнээс гараад арна гэх тийм болцоог танд олгодог юм шүү гэж хэлмээр байна. За тэгээд отгоо коучтой маш их баярлалаа. Маш сайхан сэдвэр хоёлаа ярилцж байна. За тэгээд төгс төгөлдрийнхөө синдромыг ингээ эдгэж болдгийм байна. За одоо отгоо коуч юм хэлээ шүү дээ. Энэ чинь синдром гэж юу юм бэ? Синдромд минь ийм шинж тэмдгүүд илэрдэг юм байна. За тэгээд синдромтой өдөр одоо эдгэрсэн шинж тэмдэгтэй хүн чинь өөрийгөө яаж эдгээдэг вэ? Ингээм бүр эдгэх аргуудын зааж өглөө. За одоо отгоо коуч эдгсэн хүн чинь ямар шинж тэмдэгтэй юм бэ? Би ч одоо асуудаг коуч байгаа шүү. Эдгсэн хүн одоо ямар шинж тэмдэг илрээд байна гэж асууя хамгийн сүүл. Идэгсэн хүнд бол эхлээд зүгээр хамгийн эхлээд өөртөө итгэл гэдэг зүйл нь үлддэг. Өөртөө итгэл тий. Одоо нөгөө нэг бид нар өөртөө итгэлээ гаднаасаа хайдаг шүү дээ хөргийн амт тий. Нэг үсээ гоё имдүүлээд гоё ороод тий. Тэгээд гоё нүрээ тэгтээ сүдээ ингээд нөгөө гоё имплант хийдэгчээ тэгтээ ингэж. Энэ бол бүр байхгүй болдог тий. Зүгээр Оосаа мистасад хийдэг тий. Дундуур нь ороод ирлээ. Тий. Дотроо итгэл төрдөг тий. Өөртөө ингээд хүүе боломжтой юм биш тий. Яг хүү гэж гэдэг тэр зүйл орж ирдэг. За хоёрт нь гэх юм бол айдас эргэлзээ гэдэг зүйл асар их багасдаг. За айдас эргэлзээ хоёр багасж байгаа үед яадаг вэ гэхээр мөрөөдөл гэдэг зүйл тодорч гарч ирдэг. Бидний хүсэл, жинхэнэ хүсэл. За тэгвэл синдромтой байгаа үед хүн биш тийм нөгөө бусдад таалагдах гээд байгаа шүү дээ өөрийн амтаа. Тэгэхээр чин синдромтой хүн маань яадаг вэ гэхээр өөрөөсөө асар хувцдаг. Өөрийнхөө юунд дуртай юм, юу хүсэж байгаа юм, би яг ямар хүн юм гэдгийг ойлгохгүй учраас хүсэл мөрөөдөл гэж байдгүй маа. Зүгээр тэр хүсэл мөрөөдлөө одоо нийгэмд одоо юу гэдэг заавал нэг их сургууль төгссөн байх ёстой байна, тий? За тэгээд нэг карьертай ажил хийх ёстой байна, чадвал нэг бизнес хийх ёстой байна гэд ерөнхийдөө өөрөө дөрвөлжин байж гурвалжин нөхөө ингээд бутаж авах гэдэг тэр хүн байхгүй юу, тий? Нөгөө өөрийнхөө юунд дуртайг мэдэхгүй юм хүмүүсийн хийснээр за одоо намайг нэг хүн ингээд хэлчихээ л та. Чи айгүй гоё дуулдаг штэ. Чи ч дуутан болооч гэвэл би тэрийг өөрийнхөө мөрөөдлөө ойлгочихно. Би өөрийгөө сонсохгүй тий нөгөө хүмүүс намайг юун дээр магтаад байна. Хүмүүс намайг юун дээр гоё сайхан гэж хэлээд байна. Тэрийг нь илүү би хийх гэж одоо тэр хүмүүс таалагдах гэдэг юм чинь хийх гэж яваад байдаг. Гэтэл шарах идэгсний дараа хүн бусдын юу гэж хэлэх ёстой хамаагүй болдог. Нөгөө би юу хүсэж байгаа юм бэ? Би юу мэдрээд байгаа юм бэ тий? Юу хийхээр би баясаад байгаа юм бэ? Юу хийхээр би жаргаад байгаа юм бэ? Өнөөдөр би яагаад байгаа юм бэ гэдэг зүйл болчихдог. Тэгэхээр нөгөө эхлээд хэлсэн шүү дээ. Эхнэлийнхаа юураа ахаад нэг очиж нэг базаад тий. Энэ болохоороо шаардлагыг хүн тавина. Хүн өөртөө шаардлага тавих чинь зөв. Хэвийн шаардлага гэдэг чинь хамгийн чухал шүү. Хэвийн шаардлага тавьж байгаа хүн яг эхлээд өөрийгөө боддог. Энэнд би дуртай юм уу? Тий? Энэ нь надад ямар өгөөжтэй юм? Тий? Энийг хийснээр би яах юм? Миний амьдралд юу ямар одоо оол зашиг тий? Ямар сайн сайхан зүйл ирэх юм гэдгийг хардаг бол синдромтой нөгөө хит синдромтой шаардлага нь болохоор яадаг вэ? Бусад хүмүүс намайг юу гэх бол энэ миний хийж байгаа зүйл бут хүмүүс таалагдах болов намайг энийг хийчихвэл нөхөр маань хайрлах болов намайг энийг хийчихвэл дарга маань үнэлэх болов гэдэг нэг дандаа гаднаас юм хайгаад байгаа шүү дээ. Гэтэл одоо энэ бол хамаагүй болж хэлдэг. Яг өөрийнхөө байж хэлдэг. За тэгээ дээрэс нь бусдыг контролтой байж хэлдэг. Өөрөө хүмүүсээс нөгөө нэг юм
зөвшөөрөл хүсээд байхад болчдөг. Тэгэнгүүт хүмүүсийг байгаагаар нь байлгаад идэг юм шиг байгаа юм. Одоо нөхөр маань ингээд миний хажууд одоо сайхан ингээд дэлгэр амьсгаа авч чадчих штэ тий. Тэр байгаагаар байж чадчих штэ өөрхий. Тэгээд тэрэндээ бүр баярлаад ингээд намайг дэмжиж штэ. Харин чи айгүй өөр болчихсон шүү. Тий. Чи бүр ингээд аюу чи өмнө ингээд бухимдаа уурлаалтай ингээд нэг юм тий баг ингээд чамайг яах гэж байгаа юм бол гэдэг ингээд баг айгаал байдаг байсан гэдэг байгаа байхгүй. Тэгэд би чи өөрөө бол өөрийгөө хамгийн зовлонтой би л амар ингээд зовж байгаа хүн нэгэ бодоод амьдарч ирсэн чинь би 50 болоход миний гэр бүл 50 болчихсон. За тэгэхээр би ингээд маш олон зөв хүний сургалтанд сууж исэн юм аа. Тий бид нар ч бас зүгээр суудсан шүү дээ чаавас ингээд юм сонирхол ингээд яваад байгаа. За нэг сайн хүн болохгүй явж байгаа юм чи угаасаа тэгээ явж байгаад ингээд зөв хүний айгүй мундаг сургалтанд суусан чинь ингээд мөрөөдлөө таны зорилго юу вэ? Таны ансын хараа 5 жилийн гэсэн чинь тэгээд надад 5 хоногийн ансын хараа байхгүй. Одоо тэгэл ажиллаад хийндээ тэгэл сайхан л амьдрандаа гэд ингээд олохгүйсэн. Гэтэл одоо шарх идэсний дараа үед яг жинхэнэ миний хүсэл юм. Жинхэнэ би юм дуртай юм. Тэгээд өмнө нь болохоороо дуртай юмаа хийх гэхээр бусдад таалагдахгүй яана гэд айдаг байсан бол одоо тэр айц эргэлзээ төгшүүр гэдэг юм чинь бүр ингээд дотор доошоо болохоор хүсэл мөрөөдөл ирмэлзэл гэдэг юм айгүй өндөрт гараад ирж байгаа байхгүй. За ингээр ч одоо тэгээд амжилттай амьдрахаас шаахгүй тий. Ийм зүйл боллоо. Вау, баярлалаа Отгоо коуч. Яг үнэхээр л тийм зүйлүүд болоо. Надад ч гэсэн бас ийм шинж тэмдгүүд одоо илэрдэг. За тэгээ Отгоо коуч минь би харин Отгоо коучийн хийсэн зүйлийг бас базаж бас хүмүүст бас хэлээд байгаа шүү. Давтаж хэлээд байгаа тий. Яг тий өөрөө шархаа идээс хүмүүс чинь ийм сайхан мэдрэмжийг өөртөө төрүүлдэг юм байна. Бусдаас хамааралгүй болд юм байна тий. Өөрийгөө тэр тий хүн таалагдчихэж би үнцэнтэй гэдгээ яадаггүй болдог байх нь шүү дээ. За миний хувьд бол маш олон зүйлүүд бас ингэ өөрчлөгдсөн. За хамгийн наазах хэлж байна. Тэр нэг аяга овоороо тавьдаг байсан бол одоо хайчиж л та одоо яах вэ тэгэл синкэн дээрээ яг нүдэнд нэг хэцүү харагддаг л да аюу хэцүү гэхдээ би тэр энэ зүйлээс чинь гарахад бас их амар биш байдий зүгээр тэр чинь нэг өдөр зүүр болчих маргааш зүүр болчихдаг зүйл биш шүү. Иннээс энэ одоо асуудлуудаас энэ шархнаас энэ синдромноос гарахын тулд бас нэлээ итгэл зүтгэл чармаал бас өөрөөс гардаг юм аа. За тэгэл одоо би хамгийн наацхан нөгөө гэрээ цэвэрлэхээс эхэлж штэ. Одоо тэн чи одоо яг болчиход надад өөр зөндөө олон хийх зүйлүүд байна штэ. Синдромтой байсан миний хувьд болохоор би ч одоо урд нь нөгөө нэг өөрийнхөө тийм чухал зүйл гэдэг юм ерөөсө мэдхээ бичдэг. Ингээд ерөөсө хойлолцсон гутгалзсан нэг гэрээ цэвэрснийхаа дараа л би тэр зүйлээ одоо чухал зүйлээ хойш нь тавьж эхэлж штэ. Нэг юу болсныхаа дараач гэдэг юм одоо нэг юм тэгээ эргээд буцаа харахад хизээч тэр чухал зүйлээ ч юм уу тэр юм хийж чаддаггүй магадгүй заримдаа дандаа тулгаж иржээж юмыг дандаа тулгаж иржээж гэдэг. Нэг бол төгс усныхаа дараа хийн ч гэдэг юм ингээд дандаа хойшин шидчихийдэг жишээтэй. За тэгээд сая Отгоо коуч минь хэлээ. Яг аргагүй тэг бусдын нөгөө температурыг хэмтгэе байлдаг. Үнэхээр тэгдэг. Одоо тэг бусд урд нь бол одоо бусд юу гэж бодчих бол юу гэж би бүр ингэдэг байсан шүү дээ. Одоо нөхөр манай нөхөр маань би бусдыг одоо ингээ өөрийгөө бодож байгаа хүнийг би бүр тэгж боддог гэсэн. Яасаа амиа хичээсэн хүн бэ? Тэгээ яасаа амиа өөртөө хайртай амиа хичээсэн дандаа амиа хичээдэг. Өөрөө болохоор юу гэдэг дандаа бусдыг бусдыг бодож явждаг амиа хичээн гэх нөгөө баг тэрэндээ дургуутаад байдаг байсан заяа. Тэгээ одоо бүр бусдыг хяндаг тэр үйлдэлийг хяндаг. За бүр болоогүй заяа. Бусдын хийх гэж байгаа юмыг зүйлийг өмнөр нь орж хийдэг заяа. Аль хэдийн өмнөөс нь бодоод тэр асуудлыг шийдэх гэж гүйж явдаг хүн байсан ингээ боддоо бүр гайхалтай. Одоо тэгээ тэр зүйлүүд нь байхгүй болоод ирэхээр хүн өөрлөгөө өнгийхөд ирэхэд тэр цаг завч нь одоо тэр хүч энерги хүн чинь өөртөө зарцуулж бод юм байна. За дээрээс нь сая Отгоо коуч минь бас л хэллээ. Яг тэгээ өнгийгээ тэр зүйлүүд чинь ингээд шигшгдээ сайхан үрээд ирэхээр чинь өөрийнхөө тэр хүсэл мөрөөдлийг өөрийгөө би хинбэ гэж таньж хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр чи өөрийнхөө хийх дуртай зүйлийг хийж бусад тэр юмруудаа анхаарал татдаг тэр зүйл мөр болж штэ тий хамгийн л наазахын жишээ нэ. Ингиж өөрчлөлт гардаг байх нь яана. Отгоо коучтэй бүр ингээд хамаг сайхан зүйлүүд мэнд ингээд бүр ингээд ундраа гараад яагаад гэвэл би ч өөрөө харин төгс төгөлдрийн синдромын бүрстэй гайхамшигтай жишээ байхгүй. Надад тэр чинь бүр маш ихээр байсан зүйл байгаа. Би энтэйгээ одоо ч гэсэн тэмцэж яваа. Одоо ч гэсэн яг тэр зүйл мань байгаад байдаг. Би тэрнийг ухамсартайгаар би зогсоодог, ухамсартайгаар би үйлдэл хийдэг болсон. Энэ нь юу гэж байгааг би бол нөгөө нэг урд нь бол бид бүхэн бас хэлдэг шүү дээ. Жолоочийн суудалт
жолоогоо амьдралынхаа жолоог би өөрөө барьдаг болсон гэсэн. Урд нь бол би чинь passenger буюу нөгөө хажуудлын нөгөө зорчигчийн суудал суучаад л миний жолоог чи тийш явуулах гээд энийг явуулах гээд нөгөөд зүдрээд байдаг гэсэн. Одоо би бол амьдралынхаа жолоог өөрийнхөө гарт авсан. Тийм мэдрэмж төрдөг юм байна. За тэгээд энэ шархаа эдээсний дараа энэ төгс төгөлдрийн синдромыг эдгээсний дараа бол яах аргагүй тийм эрхчлөөг тийм айгүйх мэдэрдэг юм байна. Яах аргагүй тийм freedom гэж хэлдэг. Тэр жинхэнэ одоо бид нар чинь чамаас эрхчлөө гэж юу вэ? Отгоо хөгжөөгөө асуувал одоо юу гэх вэ? Тэгэхээр хүн болгон янз янзаар тайлбарладаг л да. Яг тийм мэдрэмж би болохоор эрхчлөө гэдэг бол би өөрөөхөө одоо би хүссэн зүйлээ бүх зүйл минь надад дотор минь байгаа маань айдсан минь ч надад байгаа юм байна. Одоо ангел буюу тэр аврагч минь ч бас надад дотор байгаа юм байна л гэдгийг маш сайн ойлгосон. Тэгээ отгоо коучтай маш их баярлалаа. Энэ бол айгүй маш бас чухал сэдв байгаа. Тэгээд урилгын минь хүлээн авч ирсэндээ ингэж лайв минь хүрэлцээсэн чамдаа маш их баярлалаа. Тэгээ отгоо коучтай сүүлийнхээ асуултыг өөрчнүүлдэй. Тэгээд одоо тий хэлчихэд ярмаар манай найзууд хэлмээр зүйлээ хэлээд хоёлаа өнөөдрийнхөө лайвыг өндөрлөё. Баярлалаа отгоо коуч. За баярлалаа. Тэгээ хаа байсан Америк нэгдсэн улсаас тийм ээ. Ингээд цаг заваад зориулаад дамааг ус ураад тий өнөөдөр ярилцъя гэж үзсэн. Яба коуч үнээр баярлалаа. За тэгээд дараа нь бас 2-4 олон сэдвээр ярилцах одоо тэр өдрүүд ирэх баха. Тэр ч өнөөдөр л би нэг харж байгаа хүмүүс ч тий яг энэ цаг тий. Тэгэхээр нэг урд нь бэлдсэн зүйл бол байхгүй. Тэгээ ямар асуулт асуух яах вэ гэдэг. Хамгийн гол нь нөгөө энэ манай топ коучийн академик төгссөн коуч нар яг өөрийнхөө тэр нийцсэн зүйлдээ ингээд хідээд бэлэн байдаг. Нөгөө чинь унтахт нь хамаагүй босоод ирээд асуувал тэгээд гэж хэлчихнэ гэдэг шиг тий. Яг эн чинь яагаад тэгэхээр үнэн зүйл учраас юм байгаамаа. Тэгэхээр би олон одоо коучүүдийг олон мундаг эмэгтэйчүүдийг тэгээ ер нь эндээс урайлмаар нь яагаад тэгэхээр би өөрийгөө айгүй тийм амьдралын төлөө хичээж байгаа. Тэгээ ер нь бол тийм нэг саарал муу одоо арих тамигаа яад чи нэг тийм болохгүй гэсэн юмас айгүй зугатаадаг тий өөрийгөө зөв хүн болгох гэж маш их хичээж исэн хүн байхгүй. Тэгэхээр би ч өөрийгөө зөв хүн л гэж бодож байгаа шүү дээ тий. Шахтаа байхдаа чухам зөв хүн байгаа шүү дээ би ч. Тэгээд ч бусдыг ингээд зөв болгох гээд за тэгсэн чинь тийм биш байсан. Тэгэхээр та нар маань нөгөө нэг ингээд хүмүүсийг их шүүгээд шүүмжлээд тий гоочлоод байгаа бол өөрийгөө эргэж хараарай. Ялангуяа өөр хүүхдээ нөхрөө ихгүй байна. За тэгээ дээрэс нь хадмуудаа тий тэднийхэн ийм тийм стандарт юм таалагдахгүй байгаа хгүй. Ягаад тэгэхээр тэр чинь нөгөө нэг миний өөрийн төгс төгөлтийн синдром байхгүй юу. Тий тэгтээ хүмүүст ярихдаа юу гэж ярьдаг вэ гэхээр тэднээс л болоод байна. Тэднэр л боцохгүй байгаа байхгүй юу. Манай хүүхэд аяга угаацаад унахгүй байгаа хгүй да. Тэр намайг хөндөөлөд байгаа гэдэг. Гэтэл яг үүндээ тэр хүүхэд үнээр тэр аягийг угаахгүй байх ямар нэгэн тусгай байж магадгүй. Тэрийг сонирхож чадахгүй штэ. Зүгээр л аягаа угаасан байгаа үгүй байгаа нь чухал байгаа юм чинь. Тэгэхээр энэ зүйлүүдийг ингээ удаан тийж явах хэрэггүй. Та нарт маань юм хэцүү үед байгаа бол ингээд бид нар гэсэн тий гаднаа төгс царайтай, гаднаа ингээд юм болж байгаа царайтай. Тэгэнгүүтээ өөртөө асар их хичээдэг. Тэгээд бусдыг маш их шүүмжилдэг. Тэгээд одоо бусдад их хариуцлага өрүүлэх гэж үзнэ. За ингээд явж байгаа хүмүүс маань өөрөө дотроо дандаа бухимдал, стресс гэдэг зүйлийг ширээ явж идэг. Хизээс ад жаргал гэдэг юмыг амьдралаас таашааж юусоо мэдэхгүй. Тэ ингэж явдаг. Тэгээд ийм хоосон, тэгээд нэг юм хүндий, тэгээд нэг юм дарамттай, тэгээд дээрэс нь нэг юм хинч биш байгаа юм шиг мэдрэмж. Хин нэгний хувьд чухал хүн биш, хинч биш байгаа юм шиг. Тийм мэдрэмжтэй явж байгаа бүсгүүчүүд маань байвал миний отгоо трама коуч гэдэг группээр ингээд зочлоорой тий энэ бидний хийгээд байгаа олон дааюудыг сонсоорой. Энд нөгөө нэг ягаад бид нар өөрийнхөө тухай ярьдаг вэ гэхээр нөгөө хүмүүсийн амьдрал өөр боловч шахтаа хүмүүсийн мэдрэмж нь аяйгүй ойролцоо. Мэдрэмж нь тий би бас яг энийг мэдэрч ирсэн шүү дээ. Би яг тэгж боддоггүй шүү дээ гэд. За ингээл байгаа бол ороод ирээрээ манай хам болно дотор. Тэгээд өөрийнхөө коучийг олоорой. За тэгээд амжилт хүсье. Бүх хүнд боломж байгаа. Тэгээд хүн болгон ганц л удаа амьдрна. Тэгэхээр энэ амьдралаа та үнэхээр ад жаргалтай амьдрах юм уу? Эсвэл үнэхээр ингээд нэг юм зовлонтойгоор амьдрах өнгөрөх юм уу гэдэг нь таны сонголт байдаг юм аа. За тэгэхээр энэ зүйлүүдийг сонсоод ингээд таалагдвал тийм ээ Бямба коучтай мань холбогдоорой. Миний трама коучтэй отгоо трама коуч гэдэг бүрт ороод ирээрээ. За бүр болохгүй болвол топ коуч академийн олон тэр коучүүдээс өөрт харахад сонгороо гэж хэлье. За баяр та.
отгоо явлаа. Баярлалаа отгоо коуч. За отгоо коучмасаа ийм шин тэмдэгтэй хүмүүс ингээ айгүй олон шин тэмдгүүд ингээд дурдлаа шүү хүмүүсээ. Тэгээд тэрнийг сонсоод тэгээд ийм шин тэмдгийг илэрж байгаа бол та асуудал одоо арга хэмжээ аваарай. Та угсаа ингээд надад юм байна. Одоо жишээлбэл ингээд нэг зүйл нь өвдөд нь штэ. Өвдөд магаа мөртөл ингээд гүрийгээд яваад идэг бас хүмүүс идэг штэ. Ингээд гүрийгээд гүрэлзээд одоо. Тэгээд тэрнийг өөрийгөө их гавья байгуулж нэг мундаг чадaltaй одоо төвчээртэй одоо тийм хүмүүс л гэж бодоод идэг юм шиг байна. Үгүй танд харин энэ зүйл чинь байж ивэл эртхэн шиг баг дээр нь одоо тэр эмчлэх арга хэмжээ аваарай. Энэ зүйл чинь жижиг зүйл чинь явсараагаа томордог бас аюултай шүү гэж бас хэлмээр байна энэ даа. Тэгээд отгоо коучтай маш их баярлалаа. Би отгоо коучийнхаа группийн юуны лайвынхаа дээр тавьчихна. Тэгээ отгоо коучд энэ хэрвээ ийм асуудлууд байгаа отгоо коуч минь сая хэллээ ш. Надад ийм асуудлуудыг би өөрөө даван тулаа гарсан юм аа. Ийм мэдрэмжүүд ингээд ер нь мэдрэмжүүд нийтлэн юутэй байдаг юм аа. Тэгээд танд коуч хэрэгтэй, мэрэгжлийн хүн хэрэгтэй болоод манай отгоо коуч руу хандаарай. За тэгээд хүмүүстэй те энэ үнэхээр төгс төгөлдөр гэдэг зүйл чинь ерөөсөө байхгүй багш минь хэлсэн нэг авсан байдаг хүн болгонд бол мэддэг штэ төгс юм гэж байхгүй төгс хүн гэж байхгүй л гэдэг мөртлөө төгсдөл төгөлдөр болох гээд ингээд өөрсдөө бас айгу хичээгээд тэг яг хүн мэдээж өсөж дэвдэж өөдлий гэдэг бол мэдээж зөв. Гэтэ харин хитийдсэн нэг юм руу хит туйширсан болоод ирэхээр эн чинь асуудал болоод байгаа шүү л гэдгийг л ойлгох хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. За тэгээд отгоо коучтой маш их баярлалаа. Лайв нь хүрэлцэн хийж маш сайхан сэдвээр гоё хоёулаа сайхан гоё лайв хийлээ. Тэгээд чинийхээ бас энэ ажил үгэст өндрөөс өндөр амжилт хүсье ёо. Тэгээд та бүхэн минь отгоо коуч мөндрөөсөн энэ коучуудтай ажиллаараа мэргэжлийн хүмүүстэй ажиллаараа манай одоо Нара Томсон багш маань бусад одоо манай коучуд маань маш олон сургалтуудыг хийж байгаа та бүхэн ингээд өөртөө боломж олгоорой. Бид нар хэлдэг штэ морийг усан дээр авчирч өгч болно. Тэр усыг уух нь одоо тэр морины хийдэг ажил гэдэг чинь тэр хүн чинь та өөрийнхөө төлөө ганцхан чинь өөрийн төлөө хийгдэж байгаа зүйл биш шүү хүмүүсээ. Энийг анхаараа хідэн үр хүүхдүүд чинь. За түрүүн отгоо коуч мөн ингээ бүр сайхан хэлээд байна. Ингээд хамгийн энэ асуудал чи өртдөг юм чи өөрөө өртөө зогсохгүй мөн эргэн тойронд байгаа хүмүүсийгээ өртүүлдгийн шүү. Тэр хүмүүсийг зүгээр тайван байлгадаггүй шүү, шархлуулдгийн шүү. Ийм аюултай зүйл байгаа мэй шарах гэдэг чинь ганцхан өөрөө зовоод байдаг биш. Хавь очныхоо за тэрэнд нь юу ордог гэхээр мөн хідэн үр хүүхд нь гэр бүлийнх нь хүн надын ах дүүнэр нь ээж аав нь л ордог байхгүй. Тэгээд энэ хамд юугаа тэгэхээр өөрөө тэр цом хүн нь цөм хүн өөрөө идгээд ирэхэд чинь тэрний чинь дагаа бусад хүмүүс чинь амгалан тайван амьдрах бас болцоотой байдаг юм аа. Бусад хүмүүсээ бас шархлуулахгүй байх болцоо байдаг юм байна. За тэгээд бид бүхэн чинь ерөөсөө өөхгүй юм шиг амьдрдаг хүмүүс биш амьдрахгүй шүү дээ. Өөхгүй юм шиг л амьдраад байдаг юм шигтэй бид нар чинь. Тэгэхээр бид бүхэн чинь ганцхан амьдрнаа. Энэ яваа наснаас энэ амьдралаа ад жаргалтай сайхан амьдраарай гэж та бүхэндээ үнэхээр хүсмээр байна. Жаргаж амьдраарай. Бид бүхэн энэ хорвоод чинь зовхгүй ч ирээгүй шүү дээ. Тэгэхээр жаргаж амьдраарай гэж та бүхэндээ хэлье. Тэгээд отгоо коучтой маш их баярлалаа. Сайхан амраараа тэгээд удахгүй хоёудаас өөр сэдвүүдээр бас лайв хийнэ. За баяртай. Баяртай.